зүү төөнүрийн эмчилгээ, за дээрэс нь энэ барай засал гэдэг сэргээн засах. Тэгээ сэргээн засах эмчилгээнүүдэд араас ямар бид нар яриад байдаг гам барих вэ гэж яриад байдаг. Тий, энэ их чухал байна. Чухал. Тий. Одоо барай засал гэдэг чинь бол ингээд бүх сувг судлаар хүний одоо организмыг ингээд дулаацуулаа те эдисийн сэргийгээд би чинь сайхан халуун оргин тэрийг ч одоо дааруулж болохгүй, салхиахуулж болохгүй. Зарим хүүхдүүд том хүн ч гэсэн ингээд хөлс мөс нь гардаг штэ. Тэрийг сэвэхгүй байх хэрэгтэй. За зүү тавилж байгаа хүмүүс бол том хүн ч алгаа байхгүй. Хүүтэн усанд гараа угаахгүй, хүүтэн хөргөчний хүүтэн ундаа зармаг хөлдөө юм идэж болохгүй. Гоогоос гадна хөлдөө мах зах барайл хөшгөлдөг штэ эмхтэй болсоо. Тийм тэрийг л гам барьна. Бороонд норохгүй, цасанд норохгүй. Бороонд норохгүй. Сайн байцгаана уу үзэгчдээ, сонсогчдоо. Хүүхдингэр радиогийн энэ удаагийн энэ 7 хоногийн шинэхэн подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. За өнөөдрийн зочноор хүүхдийн эмч, сэргээн засах зүү төөнүрийн эмч, тэргүүлэх зэргийн клиникийн профессор Содномын Бямбжов оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Сайхан зуншиж байна уу? Өдрийн мэнд сайхан зусж байна. За, ажил өндөр үсттэй. Өндөр байна. За ингээ өнөөдрийн ярилцах сэдв маань зуны уйлралд хүүхдийнхээ дархлааг хэрхэн яаж сэргээх вэ? За, өвлийн цагт бол бид нар эцэг эхчүүдийн ялангуяа одоо бага насны хүүхдээ эцэг эхчүүдийн толгойн өвчин болсон. Одоо ханиад том уу гэдэг уйлрал эхэлсэн. Тэгээд ханиад том уунаас дөнгөж салаал зуны 3 сарда хүүхдээ яаж нэг дархлаагийн сэргээх үү гэдэг ингээд бодоод эхэлдэг. Тэгвэл өнөөдөр бид нэр зуны уйлралд хүүхдийнхээ дархлааг яаж одоо сэргээх үү, яаж дэмжих үү? За энэ талаар ярилцсан. Тэгээд манай эмч маань бол маш олон жилийн туршлагатай хүүхдийн эмч байгаа. За тэгээ өөрөө бас зүүн эмчилгээ хийдэг гэж байгаа. Юун түрүүнд би танаас өөрийгөө танилцуулаач гэж хүсэх байна. Би 69 онд 23 дугаар сургуулийн 10 жилийг төгсгөөд 69 он анагаах ухааны дээд сургуулийн 6 жил болсон анхны курс дийлсэлт конкурс өгч ороод 75 онд хүүхдийн эмчийн чиглэлээр төгссөн. За төгсөөд Гоолтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр томилогдож ажилласан. Тэнд 5 жил ажилласан. Тэгээд хотож арга гэрийн гачигдлаар хотож шилжиж ирээд хүүхдийн 2 одоо хүүхдийн эмнэлгүүдээр ажиллаж агаад 84 онд зүү төөнүр сэргээн засахын курс сууж зүүнний эмчээр ажилласан. Тэгээ Багнуурын сэргээн засахын эмчээр бас ажилладаг байсан. Одоо ч гэсэн бас миний нэр тэнд байгаа. Хаяа очиж одоо тэр уламжлалтаар төгссөн голцоо октод мундаг эмчнэр байдаг. Тэднэрт бас зөвлөгөө маягаар сэргээн засахын талаас нь зөвлөгөөх маягаар очиж ажилладаг. Одоогоор бол нэг соёлол амралт соёллын газар их хэмжээгээд 2-3 дахь жилдээ ажил хийсээр л явж байна да. За би тэгээд хүмүүсээс ер нь бол таны тухай сонссон л доо. Маш олон жил. Ерөнхийдөө бараг 51 жил ажилласан уу та? Тэгэхээр энэ салбарт анагаахын салбарт 51 жил ажилласан эмч гэдэг чинь маш их ариун туршлагыг хоримтлуулсан ийм хүн байна. Дан ялангуяа одоо хүүхдтэй, бага насны хүүхдтэй эцэг эхчүүд бол таны яриаг маш чухалчлан сонсох байх гэж бодож байна. За би ч гэсэн бага насны хүүхдтэй. Бидний гол шаналж зовж явдаг зүйл бол хүүхдээ яаж өрөөл өсгөх вэ? Яг одоо энэ нийгэмд гэсэн ийм тулгымцсан асуудал болоод идэг. Тэгэхээр эрүүл өсөхийн тулд ялангуяа өвлийн уйлралд бол ханиад хүрэхгүйгээр өсгөнө гэдэг маш хэцүү болцсон байна. Дор хаяжл жилдээ нэг 3-6 ч юм уу ингээд ханиад хүрсэн байх юм. Хамгийн түрүүнд ханиад томооны дараа хүүхдийн биед яг юу үлддэг вэ? Юм үлдэх үү? Эсвэл тухайн үедээ тэр эм тариа хэрэглээл ингээд зүгээр болчдөг юм болов? Яг ханиад төрсэн тохиолдолд бол вирусын гаралтай ханиаданд бол антибиотик бараг хэрэглэдэг шүү дээ ер нь. Тэгээд хүүхдүүдэд одоо вирусын гаралтай ямар вирусээр үүсгэсэн бэ? Тэрнийх нь үйлчлэгийн таарсан эмнүүдийг өгнөхөөс яг ханиад төрсэн хүүхдүүд бол антибиотик бол тэр ханиадыг хэмжлэхгүй. Нэгдүгээр эцэг эхчүүд бол одоо хүүхдээ асаргаа маш сайн байх ёстой. Дулаахан байлган, чигтэй агаартай нөхцөлд байлгана. Тэгээд эмийн эмчийн завраар эмээ өгвөл ханиад бол бүрэн гүйцэд эдгэрдэг. Хатгалгааны туссан ханиад хүндрээд одоо хатгалгааны процесс явагдсан уушгины пневмони гэж ярьдгийг. Тийм
туссны дараах бол сэргийн засах эмчилгээ одоо антибиотик эмчилгээ, эмийн эмчилгээний дараа сэргийн засах эмчилгээ заавал хийгжээж бүрэн гүйцэд эмчилэгдээж хатгаа бүрэн гүйцэд эмчилэгдээж тэр хүүхэд эрүүл болдог. За тийм учраас эмээ дутуу хаях тэрнээс болоод хүүхэд олон ойрхон одоо дахилттай хатгаа боллоо. Манай хүүхэд ойрхон хатгаа тусаад байна гэдэг. Тэр бол нэг туссан хатгаагаа одоо гүйцэд эмчлэхгүй дутуу эмийн одоо эмнэлэгт нэг хэд хоног хэвтлээ антибиотик авлаа, гол шинж тэмдгийн дарлаа, эмч эмнэлгээс гарахтанд одоо тэр олон хүүхдүүдийг бид нэр эдгэртэл эмнэлэгт хэвтүүлж чадахгүй учраас гэрээрээ энэ антибиотикийг үргэлжлүүлээд өгөөрөө гэтэл эцэг эхчүүд зарим нь үргэлжлүүлж өгөхгүй 1-2 үг алдаг оног өгöd хайчин тэгээд 2-3 хоног жил хатгаа дахичлаа гэд дахин манай хүүхд эмнэлэгт хэвтээд байдаг гэдэг байхгүй. Тэр бол гол нь хүүхдээ эдгэртэл нь эмийн гүйцэд уулгах тэрнээс гадна сэргийн засах эмчилгээ сайн хийх хэрэгтэй байхгүй юу. Одоо жишээлбэл одоо ингээл ханиад бронхит хатгалгааны дараа ч ингээл цэр хохлохгүй болно. Ханиаттай хүүхдүүд цэр нь хохрохгүй бол ингээд бөхшүүлж ханиана, бронхит болно, бронхитаз болно. Тэрэн дээр сэргийн засах эмчилгээнүүдийг гүйцэд хийх хэрэгтэй байхгүй юу. Тэн дээр юу хийх вэ гэвэл одоо дөргиох массаж байна. Цэргийг хохлоод ингээд бид нэр одоо мэрэгжлийн сувилчид нар сэргийн засахын сувилчид нар ажилладаг. Дөргиох массаж хийн, гулгуур банк тавина, зүгийн балтаа татлаг хийн. Тэгээд одоо шаардлагатай нэгэнд нь өвчгийн шаардлага, улаан гэрлийн шалгалт, улааны эмчилгээнүүд хийж бүрэн гүйцэд эмчлэгддэг байхгүй юу. Тэгэхээр тэрийгэ бүрэн гүйцэд хийхгүй хүмүүсүүдийн хүүхдүүд дахин хатгалгаагаар өвчлөдөг байхгүй юу. Зөв. Ер нь хүүхдийг жилдээ хэдэн удаа ханиад хөрвөл хэвэн гэж үзэж болох вэ? Тэр чинь хийж болохгүй шүү дээ. Тэр болохгүй. Агаар туслаар халдж байгаа. Агаар туслаар л халж байгаа байхгүй ханиад чинь бол агаар туслаар гэдэг чинь гэрт нэг ханиадтай хүн гэртээ орж ирээд гараа авахгүй, хамар амаа авахгүй орж ирд нь ялах нэрэ хүүхдүүдэд ханиад. Одоо эцэг эхчүүд хүртэл өөртөө анхаарах хэрэгтэй байхгүй юу? Одоо ханиадтай гудамжнаас одоо ажил дээрээсээ ханиад аваад гэртээ орж ирж байгаа эцэг эхүүд одоо чаддаг бол хүн болгонд би одоо өөрийнх нь таалцаг эцэг эхчүүдэд дандаа хэлдэг. Та нар орж ирээд гараа маш сайн, дөрмийн дагуу маш сайн савандаж угаа, ам хамраа сооттой усаар зайлаа дуугаа, хамраа зайл амаа зайл тэгжээж өрөө тасалгаанд орох бол тэр ням бактери чинь хамрын савлаар чинь дамжаад агаар туслаар халддаг юм чинь үр хүүхдүүдэд нь хүрээд тэгээд хүүхдүүд хүрээдэг байхгүй гэр бүлийн гишүүд таниад орж ирэхдээ үр хүүхдүүдээсээ тэр хоёрын ариун цэвэр одоо өөрийгөө вирусыг сайн устгаж хүүхдүүдэргээ өмсөх орж ирээ шууд миний охин гэл үнсэл тэгэл ханиад талдаад байгаа байхгүй. Тэрийг бол маш гатуу эцэг эхчүүд бодож явах хэрэгтэй асуудал байхгүй. Тэгвэл дархлаа сул хүүхэд ханиад ойрхон хүрнэ гэдэг нь үнэн. Тэгтээ одоо дархлааг яа сайжруулах вэ гэсэн бэлөө. Тэрийг ч одоо зуны уйлралд бид нар агаар ус гэж штэ. Тэргээр сайжруулж штэ. Одоо жишээлбэл 11 цагийн наранд хүүхдүүдээ сайхан тослоод, чэйжийн тослоод яг 11 цагийн нар гэж яагаад хэлээд байгаа юм хэрэг 11 цагийн нар ч бол витамин D3-ыг маш ялгаруулдаг өндөр цаг байхгүй юу. Тэгэхээр 11 цагийн наранд хүүхдэд одоо ааж байгаа нь 2-3 минут, 5 минут жишээ. Одоо гинт их удаан хугацаагаар яах юм бол бас одоо нар шиж маршгаас хэвтүүлээд өндөрлө гарна штэ. Ер нь тэгэл нар ус агаараар л хүүхдийг зуны уйлрал тэгээ элсэн дээр дулаахан элсэн дээр тоглоулах, хөл нөцгөө явуулах, хөлний улдаас ч 200 гаруй төрлийн одоо цэгүүд байдаг. Тэрийгээр нь жиргэжүүлэх тийм юм тийж байгаа хгүй. Тэгээ усанд оруулахдаа бол заавал тийм одоо бүлийн усанд оруулах нөхөөс голын хэв хүүтэй ус руу хүүхдүүдийг оруулахад бас ханиад том хөр хэрэгсэлтэй штэ ер нь. Усанд оруулж чийгшүүлэн тэгэл одоо няраа насны хүүхдүүдийг бол харцаанд оруулна, ясны шүлэнд оруулна, зун бол одоо 100 үүлч гэсэн хүүхдүүдэд оруулдаг штэ ер нь. Жиргэжүүлнэ гэдэг чинь ясны шүл, харцаа, авьяастай эсвэл тэгэл далайн давстай ус мус гэдэг чинь одоо хүүхдийн дархлааг сайжруулах гол юм биш үү. Тэгээ бүх үеийн барай гэдэг нэг юм байна. Тэрийг хийгээд ах юм бол тэгэл одоо 100 байнга агаар зуны агаар нарнаас бол хүүхдүүдийн дархлаа сайжруулж болно. Тэгэл зуны уйлрыг ашиглаж хүүхдүүдэд дархлааг нь сайжруул. Тэрэн дээрээс өшөө цагаан эдэнүүд байна. Сүү, тараг одоо тэр эдэм тэр чи одоо тэрэн дотор ч одоо янз бүрийн амин дэмүүд байна. Кальц, фосфор, калиум айлгаас өсвөлээд эрдэс мэрцүүд бүгдээрээ байна. Тэр булган дутагдсанаас болоод хүүхдүүд чинь
архит гэдэг өвчин үүснэ. Зуны улиралд элбэг байгаа үед нь тэр шин бүрсэн тарга сүүгээ өдөрт 1-2 аяга 3 аяга уулгачаад байх хэвээр. Тэрнээс одоо зуны улирал хүүхдийн дархлааг сайжруулах наранд гарахтаа малгайгаа заавал норгож гарна. Удаан хугацаагаар гарвалс нарших тэм хүндрэл гарч болцсохгүй. Тэрнээс гадна бас нөгөө хүүхдийн уушгийг ханиаднаас сэргийлэхэд буюу ханиад хөрсөн тохиолдолд штэ адууны тос гэж тос байдгийг. Адууны тосоор яг хүүхдийн уушгины харалдаа зөөлөө ингээд халтал нь үрэлт үүсгэж массаж хийж өгдөг байхгүй юу. За. Тэгэхээр яг ханиадтаа ингээд боронхит болж байгаа уушиг үлстэ дороо зүгээр болчдөг. Нэгдүгээр, хоёрдугаар хөлний ирээн булчин гэж үүдэн штэ. Тэрэн дээр тэр адууны тосоор бас тослохоор ханиалга ирээн булчин уушгины хоёр уушгиных нь харалдаа үрэлтээр халуун үүсгэтэл нь адууны тосоор туслана. Одоо зуны улиралд ч гэсэн адууны тосыг уушиг тэр ирээн булчин дээр нь дүрхээд цагаа багаар ихсгээд одоо тэр болцоотой нарныхаа юунд ээгээд тэгжээж натах чинь бие эсэргүүцэл өвөл ханиад төрөхгүй байх хүүхдэд дархлааг сайжруулж байгаа бас нэг асуудал энэ адууны тосыг сайн бидний мэдлээ шүү. За хэдэн минутаас эхлэх үү? Тэгээд хүүхдийнхаа насны байдлаас л болно шүү дээ. Нэг хэдэн сартай 3 сартай 3 сараас эхлээл ер нь няран сар чи яг 28 хоногтой дуусна. Гэхдээ нэг 2-3 сартаагаас хүүхд арай гайгүй болно шүү дээ. Тэгээ яг уушгийн бадар 1-2 минутаар дасгаад багаар дасгаад тэгээ сүүлдээ бол баг нүцгэн барайл явж явах хэрэгтэй. Болж өгвөл нүцгэн гадаа толгойг нь ягаад нарнаас D3 маш их чухал авах хэрэгтэй байхгүй. Тэгэл 11 цагийн наранд хамгийн дээд зэргээр D3-ыг ялгаруулж авдаг. Зуны улирал бол витамин D-г бол хэрэглэхгүй шүү дээ. Өвлийн улиралд наргүй болсон өвлийн улиралд бол D3-ыг эмчин залтаар л хэрэглэнэ. Зуны улиралд бол нарнаасаа л авна. Эцэг эхчүүд бид хүүхдэдээ бариа иллэх хийж гинэ гэд хамаагүй одоо янз янзаар л илээд ах шиг байна. Бариад ах шиг байна. Тосоо түрхэд яаж хааш нь хэдэн минутаар яаж эргүүлж иллэх хийхэд зарим нь бас мэдэхгүй байна. Яг мэдэхгүй л дээ. Тэр чинь одоо яг мэрэгжлийн тэр чинь бас ангаа ухаан штэ. Тэр чинь тусгай 4 жил явж ээж одоо бариад заслын бага эмч хийж төгсдөг ангаа ухааны дунд сургуулийг 4 жил явж төгсгдөг. Тэгжиж сурж гардаг. Тэр чих найрын штэ юу ярих юм бол зүгээр нэг хийгээд байгаа юм биш. Одоо гарынхаа хөдөлгөөнөөр янз бүрийн илэлтээр хийн сувг судал гэж байдаг байхгүй хүний организмд ч одоо хос 12 сувгтай хос биш 2 сувгтай нийтдээ хүний организм чинь 14 сувгаас бүрддэг байхгүй юу. Массаж хийж байгаа хүмүүс бол массажны сувилагч нар бол тэднийг үзэж төгсдөг. За гол одоо зарим нэгэн одоо зүүнний цэгүүдийг хүртэл нэрлж тэр хээгүү цэг дээр сайн дарна, зүү сандлын цэг дээр тэгнэ, сан анжоо цэг дээр цэгнэ гэд тэднийг мэдээ төгсдөг учраас сувг судлалын дагуу барайч нар барьдаг байхгүй гол. Тэгтээ яг нэг 6-аас 8 удаа л нэг газар илэлт хийдэг. За. 6-аас 8 удаа. Нэг хөдөлгөөнийг. Тэгжээж л тэгэл дараагийнхаа руу орно. Ер нь бол бид нэр ингээд хүүхдийнхаа за үгүй ядаж нуруунд нь иллэг хийлээ гэхэд хоёр гадаг тийш нь ингэж эргүүлэх үү. Одоо ингээд дээрээс нь доошоо болно, ингэж болно. Тэгээд хөлний ууланд ч бас олон юм байдаг. Хөлний ууланд маш сайн массаж хийж явах хэрэгтэй байдаг байхгүй. Цэгүүд байдаг гэж ярьдаг юм билээ. Тэрийг маш сайн зочрож өгч явах хэрэгтэй байхгүй. Тэгэл ер нь хүүхдүүдэд ялангуяа бол сүүлний тосол их ач тустай да өөрөө массаж хийх дэлгэндээ бол тэгээ шар тосоор шийж болно. Тэр нь бол эрүүл мэндийн талд одоо эдисийн зэрэгэдэг талдаасаа бол сүүлний тос шар тос бол их нэмэртэй сайн байдаг боддоо шүү дээ би. За тэгээд уламжлалт хангаа ухаан дээрийг л юм да. Иллэг барайг хүүхдтэй гэрээ аргаараа эцэг эхчүүд өөрсдөө хийлээ гэж бодоход 7 хоногт өдрөө алган хийгээд авах уу эсвэл 7 хоногт тэдэн өдөр гэж байх уу? Хийж лээвэл сайн л байхгүй юу? Хийж чадчихлээвэл зөв л хийж чад. Зөвч вэ бурууч вэ хийж лээвэл тэр чинь бас харьцангууд тэрэнд чинь тос болно шүү дээ ер нь бол. За. Тэг яг мэрэгжлийн усууд нь бол яг мэрэгжлийнхаа сувг судлалын дагуу хийгээл яг номороо хийгээд л үрдэн бас сайн л да. Зуны улиралд хүүхдүүдийг гадаа ингээд аль болох хөл нүцгий яв гэж ярьдаг юм блэ. За хөл нүцгий явах зөв үү? Зөв байлгүй яг хөл нүцгий явахт чи хөлийн ууланд ч одоо 200 гаруй зүүнний цэгнүүд эргэтнүүд гэдэг байхгүй юу? Одоо нүүд зөөрөх уушиг муушиг чихмих одоо бүх эргэтнүүд чинь
хөлний улуудаар бас байж идэг аахгүй зурагтайгаа ингээд. Одоо би нөгөө бас зүүнний курсээгээ зүүнний талаар арай илүү ажиллаж исэн учраас тэн дээр чи 200 гаруй цаг байдаг ингээд яг эрхтнийх нь зургнуудтай зураг байдаг аахгүй хөлний улаар. Тэгэхээр чин тэр бүх эрхтнүүдийг л одоо чочроож ирүүл болгож өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэр дархлаа сайжирна одоо чирэгжин гэдэг чинь хөлний улнаас ахлал одоо хөдөөний хүүхдүүд чинь дээр үеийнх нь л ярдсан байлээ шүү дээ. Тэр хөл нүцгэнгүүд гутал байдгүй байсан. Тэгээд малын шээсэн дээр хүүтэн өдөр хөлөөрөө ингээд улаацдаг байсан гэдэг. Тэд нар ч одоо тэр ирүүл асуудал болж өсөжсэн шүү дээ. Хөлийн улаасаа сая халуун хэлсэн дээр тоглох энэ ч одоо тэгэл дархлаагаа сайжруулах л нэг юм шүү дээ. Нөгөө хайрах чулуун дээр хатуу юмн дээр гэдэг юм уу эсвэл зөөлөн хатуу юмн дээр хэрэггүй тэгээд тэр явж байгаа тэр гол усанд орохдоо юуг анхаарахаа хөр одоо тэр шийлмэл чулуун болоо тий төмөр мөмөр янз бүрийн тим юмнууд байхгүй газар хөвгдөд оруулахгүй бол бас тэр гэмтэл гардаг байхгүй юу. Хөлөө шархлуулаад зүсээ цуснууж гаргаад бүү юм болцоо орж ирдэг. Тэгэхээр тэр гол усныхаа цэвэрх юм байна уу, хог шороо ихтэй байна уу тэрийг харж аль болох цэвэр газараар нөгдөд оруулахыг л бодох хэрэгтэй шүү дээ. Голын усанд бол голын усанд оруулахдаа өглөөрт бол хүүтэн бидэг ш тэр чинь. Бас л 10-11 үед л сайхан бүлээхэн болчдөг. Тэгэл ороход бол хэдэж орж болно. Тэр жингөөч усан дотор үйдсэн тэр хүүхдийн би чирэгжээлгээ гарч ирэхээр нь харин биеийн сайхан тосолж өгөхгүй бол цэврүү үсрээд арьс нь хуураад түлэгдээд тийм өгдөг байхгүй. Тэгэхээр усанд ороод гарахт нь зөвөр гэртээ усанд оруулсан ч гэсэн биеийн заавал тосолдог штэ нэраа хүүхдүүдээ. Тэр шиг усанд голын ус чинь бол ядахтаа хариуцсан ч усаас урсгал усанд л орж байгаа юм чинь. Орж ирэхэд заавал биеийн тослохгүй бол цэврүү үсрээл хаарч махарцсан байдаг шүү дээ. За та бол маш олон жил ажилласан. Одоо бол та амралт цувилын газар тий тэнд эмч хийгээд бяцхан үрсээ бас эрүүлжүүлээд эцэг эхтэй хамт эрүүлжүүлээд эмчлээд явж байгаа. За тэгвэл энд очиод амарж байгаа эцэг эхчүүдийн гол гаргадаг алдаа юу гэж харагдаж байна таны хувьд бол? Яг нөгөө эмнэлэгт хүүхдээ хэвтээд эмнэлэгт хатгаа болоод хэвтлээ өнөөдөр эмнэлгээс гарлаа гэд хүртэл аваад очдөг байхгүй юу. За бидний бодол бол гэртээ нэг жоохон тэр эм тариа хийлгс хөвгт чих ядарна штэ. Гүүцэд ирүүлжээг байгаа. Гүүцэд бүрэн гүүцэд ирүүлчихгүй штэ нэг 5-7 хоногт чинь. Тэгээд аваад очихоор арай хурдан хүрээд ирэх юм да гэж дотроо боддог. Гэхдээ бид нэр тангар хөрөсөн эмч учраас нэгэнтээ амрах гад агаарт гараа гэд хүрээд ирсэн хүүхдүүдийг би чагнаж үзэн тэр хүүхдэд одоо уушгинд нь ямар үлдсэн вэ гэд сувилагчтай их багамжтай хэлээд манай цуг ажиллаж байгаа багамжил одоо дээд боловсролын магистртай тийм багамж цуг ажилладаг байхгүй юу. Тэр чинь бол одоо хүүхдүүдэд массаж юм. Тэгээд тэрэндээ хэлээд за энэ хүүхдээ уушгинд нь тийм үлдсэн байна. Тэгэхээр миний хүү бүх үеийн бариа хийгээд энэ дээр дөргөх массаж хийгээрээ тэдэн удаа хийгээрээ зөвгийн балтаа таталгаа хийгээрээ тэгээд өвөөчээгэр улаан гэрлээрээ нэг хэд хоног шарчаар ихэр 3 4 5 хоног гэлэхэд тэр хүүхдээ уушиг маш гоё болж гарна. Тэгээд тэр амралтын байгаа газар сайхан агаартай хосон ойны хажууд өвөл бол тэгэл ямар ч бүртэх утаа байхгүй битүү цаас. Тэгээд 100 ч гэсэн одоо агаар нь цэвэрхэн тэгэл агаарт гараал тэр мэдлэгнүүдээ хийгээл тэгээд тэрнийхээ хажуугаар шар суунд оруулна, оюустай суунд оруулна, харцаанд оруулна, ээлжлээд массаж бүх юм бариагаа хийчихэл зөвхөн балмалтай таталгаа хийчихэл тэгэл тэргээ хийчихэр тэр хүүхдээ уушгвал манай амралтанд очиод бол эргэлжил буцдаг. Ер нь хүүхэд одоо совилалд очиод эмчлүүллээ гэхэд зуны үйлрэл эмчлүүлэхэд хэдэн хоног байж амарж иж яг нэг бүрэн эмчлэгдлээ гэж бодох уу? Гэхдээ ер нь вэ штэ амралтанд очиж байгаа хүүхдүүд эрүүл хүүхдүүд очих хэрэгтэй байхгүй юу? Ер нь тэгтэл ханаа төрцөн хүүхдүүд аваад очичдаг. Тэр чин бол одоо хоёр талтай. Яг бид хүүхдээ эмч манай тэр бас хүүхдийн багамч учраас арга зүйч багамч байсан учраас бид хоёр бол ханаатай хүүхдээ очихт нь тэгээд эмчлээд өгчин. Гэтэл эрүүл хүүхдүүдэд ханаатай хүүхд очиод халдаа гаддаг байхгүй юу? Тэр бол ерөөсөө таалагддаг асуудал тэр байхгүй юу? Тэгээ яг нэгэнтээ очисон юм чинь бид нэр тэрийг тэгэл янз бүрийн физик эмчилгээ, сэргийн засгийнхаа эмчилгээг хийгээл уушиг нь бол эрүүл болгоод буцаадаг. За та бол баярлал явдгийн дахиад эргээд ирдгийн сайхан газар шүү, сайхан эмчилгээтэй шүү гэл. Тэгээд нөгөө агаартай салхитай гоё газар эмчилгээ сайн. Тий. Биднийг бол тэгээ сайхан
харьцаатай сайхан үйлчлэгээтэй мэн баярлалаа гэж явдаг шүү дээ. Тэгэл ацаа усад буцаад ирэл амардаг шүү дээ. Та зүү төөнөрийн их хийдэг энэ чиглэлээрээ бүр давуу талтай гэх юм уу. Тэгээ олон хүнд ингэж эмчилгээ хийж өгч байсан. Тэгээ өгж байгаа одоо хүртэл. Тэгээ зүү төөнөрийн эмчилгээг бага насны хүүхдэд хийдэг гэхээр би бас гайхаал хийж болдгийн болов хэдэн наснаас эхэлж хийж болдгийн хийлээ гэхэд ямар эмчилгээнүүд байдаг вэ? Ямар өвчнүүдэд онцлог. Тий, ямар өвчнүүдэд тий. За том хүн хүүхэд хоёр гэд бид нэр тусдан сураагүй. Зүгээр л би зүү төөнөрийн эмчилгээдэг мэрэгчлэр 83 онд мэрэгсэн. Том хүний ан том, хүүхдийн ан том хоёр адилхан штэ. Зүү бол хүүхдийн зүүнний эмчилгээ бол нас хязгаар байхгүй. Дөнгөж төрсөн няран тасах твтж байгаа. Дутуу няран татас эвтж байгаа хүүхдүүдийг мямбамжаа дуудаж гин яваад очдог. Тэгтэл зүү тавих шаардлагатай хүүхдүүд ихийнхэн эзнээс гарч ирдэг байхгүй. Одоо акушер эрба төвшинэ гээд нэг гар нь мөрөн хөдөлгөөнгөө болсон тэм өвчтэй. Нүүрний мэдрэлийн саажилтаа невритл 100 нерва гээд саажилтаа. За тийм хүүхдүүд. За тэгээд ерөнхийдөө бас бүдүүн гүдснээ төрөлхийн гогцоо илүү гэж бас ярьдгийг. Тийм хүүхдүүд энэ төр ирдэг байхгүй. Тэр үл ямар зовёртой байх вэ гэхээр нүүрний мэдрэлийн саажилт бол нүдэнд харагдана шүү дээ. Одоо нүүр нь мөрөгаад нүд ингээ саажилтаа харагдана. Мөрний мэдрэлийн саажилт бас харагдана. Тэр бүдүүн гүдснээ гогцоо илүү бол харагдахгүй. Хүүхдэд зовёр өдөр болгон баахгүй үнжиж хэдэн хонж гардаг. Тэгэхээр тийм учраас бид нар бол нас хязгаарлахгүй нейрон тасгасаа эхлээ шаардлагатай хүүхдүүдэд зүгээ тавил явчихдаг. Зүгээ тавил массаж авсрал явчихдаг. Тэгэхээр том хүн хүүхэд ялгаа байхгүй нэг л адилхан организмтай юм чинь. За тэгвэл ямар өвчний үед хүүхдэд зүү тавьдаг юм бэ? Одоо та яг бүх өвчин заяа өөрийнхөө туршлагаас хоолой нэдэлсэн, хоолойн улаалттай одоо чацгаваас алдчихж байгаа тийм хүүхдүүд бол одоо зүгээ тавиад төөнөрөө хийгээд баас цэцгийн тогтоочих жишээтэй. Хоолой нь улаацсан хүүхдүүдэд бол одоо нэг гатгах цэг үйдэг тэрэн дээр нь нэг удаагийн зүгээр хатгаад цус гаргаад халууныг болгоод гатралны ангийн гэдгэнд эдээгүүг нь тэгэл нэг удаа хатгаад цус гаргахад тэр ирүүлчихдэг байхгүй юу. Эдээтэй хоолой бол 3 өдөр гатгаад 2 гараас нь цус гаргацгаар эдээ нарилчдаг байхгүй. Тэгэл тэр тухайн үед нь л тусламжийн үзэл явчихдаг. Тэрнээс одоо яг зүүнний эмчилгээ хийх юм бол доод тал нь 8-аас 10 хоног хийж курс эмчилгээ болдог байхгүй юу. Тэгээд архаг хуучтай хүүхдүүдэд бол 3-аас 4 курс. За тэгээ ялангуяа нөгөө ер нь ингээд тархины саажилттай тий одоо ихэн гидсэнд байхаасаа өвчин чинь бол одоо шалтгаантай байдаг байхгүй юу. Шалтгаан тэгээд одоо эмгэг жам гэд клиник гэд тийм юмнуудаас болжод одоо шинэ тэмдэг хийсэн клиник гэдэг чинь тий. Тэр няраа хүүхдүүд бол ээжийн гидсэнд байхдаа жирэмсний хорлого байсноо, тоонус байсноо, одоо төрхийнхаа өмнө хожуу хорлого байсноо тий хавгансноо, даралт ихтсноо. Тэр мэрийн тийм зовирутай байсан ээжийн гарч байгаа хүүхэд одоо нөгөө тархины гипоксия мозог гэдэг одоо тархины сан хэмжээнд дутагдал ээж тийм шалтгаанаас болоод тэр хүүхэд төрөхдөө ээжийнхэн гидсэнд байхад шалтгаан явагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүдийг бол таарлах юм бол тэрийг анхаардаг. Нэг нас хүртэл тэр хүүхдийг анхаарад одоо толгоогоо даахгүй байна уу? Одоо эргэж тойрч байна уу? Одоо би өөрийнхөө л мэргэжлийг ярьж штэ. Эргэж тойрохгүй байна уу? Сууж чадж байна уу? Мүлхэж чадж байна уу гэл. Би тийм хүүхдүүд олж авал нэг хүүхдийг ч гэсэн хөлд оруулахсан гэж боддог байхгүй юу. Тэгэхээр зэрэг зүг тийм хүүхд толгоогоо даахгүй хөдөлгөөний хозрол ороод эхэлсэн хүүхдүүд эртхэн зүү эмчилгээ хийлгэж юм бол 10 хоног хийлгээд сар амардаг. Сараасаа хитрэхгүй одоо жишээлбэл одоо 6 сарын 30-нд дууслаа гэхэд 7 сарын 30-наас өмнө 27-8-аас 30-наас хитрэхгүй сар дотроо багтаад хийлгээд явахаар курс эмчилгээ гэж ярина. Тэгээд тэр хүүхэд ой хүртэл ингээ хийчихэд мүлхдэг болоод, цуудаг болоод хөлд орчвол миний санаа амраад нэг хүүхэдийг би тархины саажилт гэдэг өвчнөд хүргэсэнгөө хөлд орууллаа гэж өөрөө баярлж байгаа байхгүй юу. Тийм хоцрогдолтой хүүхдүүдийг би аль болохоор надтай тааралдаасаа гэж дотор олон битээ байгаасаа гэж бодохгүй л дээ мэдээж эрүүл хүүхдүүрээсээ л гэж бодно. Гарсан хүүхдүүд тийм байдаг бол нэг хүүхдийг ч гэсэн би энэ насандаа
эрүүл болгоод өгч гэсэн хөл дээр нь бооцох явуулдаг болгочихсон гэсэн л зорилготой байдаг. Тэр амралтанд бол нөгөө зүүнний эмчилгээ гэсэн юм байхгүй учраас тийм хүмүүсийг курсээр тавьж болохгүй. Тэгэл даруй 5 хоноо л 7 хоноо л гарч байгаа юм чинь дутуу эмчилгээ хийгээд байх хэрэгтэй гэдэг. Зүүн эмчилгээг бас одоо та хөгжлийн одоо хоцрогдолтой гэдэг ингээ ярьж байна тийм хүүхдүүдэд бол үр дүн маш сайн өгч байна. Бас ингээд хэл ярианы хоцрогдолтой ч юм уу ийм хүүхдүүдэд бас байна. Ер нь зүүн эмчилгээг бол хоригддаг хоёр л юм байдаг. Нэгдүгээр хор тавдартай хүн тавьж болохгүй бортой баказаны эсрэг заалт чинь. Хор тавдартай хүн зүүн эмчилгээ хийхгүй хит өндөр настай хүнд хийхгүй хит туранхай хүнд хийхгүй гэдэг тийм залт байдаг байхгүй юу. Тэрнээс бусд нь ямар ч өвчнөд зүй тавихад эдгэрэлтгүй байна гэж байхгүй үр дүн маш гарна. Одоо архаг хуучтай том улсууд ч гэсэн ингээл одоо нурууны өвдөл түн хүрэг одоо суудлын жишээлбэл хамгийн хүн болгоны мэддэг нурууны мэдрэл суудлын мэдрэлийн өрөвсөл хавсарчаал яваад энэ физик хэмжлэгээ хийлгээл одоо нойлгтой үр дүн өгөхгүй ингээд удаа яваад байдаг хүмүүс бол зүү эмчилгээтэй гадар зүүгээ 2-3 курс тавилчид бүрэн гүйцэд эдгэрээд гараад ирнэ. Тэгэл одоо манай нарат чинь нүүрэн морийгаад мэдрэлийн саажилтаа хөгтөд төрдөг байхгүй юу. Тэрийг тэр хүүхдийн нүүрний морилд хизээ эдгэртэл нь тасралтгүй хийж иж тэр хүүхдийг эрүүл нүүртэй болгодог. Таслаад явчих юм бол үр дүн том болсон хойноо утсан хойноо ерөөсөө яагаад ч үр дүн гардаг байхгүй юу. Тэрийг аль болох ер нь неврит гэдгийг бол том хүнч бай, хүүхдч бай, нүүрэн морьсон хүн бол зүү эмчилгээг л тэр одоо хідэн бүрс хийсэн хамаагүй морига засартал нь явж иж үр дүн гарна. Тэгээд дутуу хийлгээ хайчвал насан туршдаа нүдний одоо аниастай нүүрэн моритай одоо нэг манай дээр нэг тийм сувилагч байдаг л байсан. Тэг яагаад миний хүү зүү тавилга юм харин тийм манай ээж хоёр гимчлүүлээгүйгээд тэр том болцоо гоё охин тэг явж идэгч нэг сувилагч хөхт байдیں۔ Нүүрэн гэх мэтчлэн бүхэл өвчнөд ер нь курс эмчилгээ хийж эдгэртэл нь хүүхдэд бол эдгэрхгүй өвчин гэж байхгүй шүү дээ. Эдгэр нь тэгээ шөнийн шийжин байна, орондоо шийдэг. Тэгээ шээсэн тусгаж гардаг хүүхд байна. Тэгээ баадгүй хүүхдүүд байна гэх мэтчлэн хүүхдийн бол одоо янз бүрийн эмчнүүд тэгээ баасаа барьдгүү нээд ирж явныг хаал гэдэг нөгөө булчингийн анусны булчингийн сфинктер нь суларцсан одоо тэр мөрөнд чинь одоо зүүнүүд зүүг ингээд хамгийн гол нь зүү хийлгэж байгаа эцэг эхчүүд одоо над дээр ирсэн хүмүүсүүдийг би ийм учиртай шүү тайлбарлаад хэлэхээр тэд нар чи хүүхдээ эрүүл байлгахын тулд бүгдийг гүйцэд хийлгээд явдаг. За тэгээд одоо нэгийгээ муулж байгаа юм биш зарим хүмүүс яг ингээд хилдэггүй ч юм уу эцэг их нь анхаардгүй ч юм уу дутуу хайчаа тийм эрэмдэг зэрэмдэг болцсон том болцсон өнтер хүмүүсүүдийг харахаар гол харалдаг байхгүй. Тэгэхээр эндээс нэг асуулт гарч ирж байна. Аливаа нэг эмчилгээ. За тэр дан ялангуяа зүү төөнүрийн эмчилгээ. За дээрэс нь энэ барай засал гэдэг сэргэн засах эмчилгээнүүдэд араас ямар бид нар яриад байдаг гам барих вэ гэж яриад байдаг. Тий, энэ их чухал байна. Чухал. Тий. Одоо барай засал гэдэг чинь бол ингээд бүх сувг судлаар хүний одоо организмыг ингээд дулаацуулаа те эдисийн сэргийгээд би чинь сайхан халуун оргин тэрийг ч одоо дааруулж болохгүй, салхи ахуулж болохгүй. Зарим хүүхдүүд том хүн ч гэсэн ингээд хөлс мөс нь гардаг штэ. Тэрийг сэвэхгүй байх хэрэгтэй. За зүү тавилж байгаа хүмүүс бол том хүн ч ялгаа байхгүй. Хүүтэн усанд гараа угаахгүй, хүүтэн хөргөчний хүүтэн ундаа, зармиг хөлдөө юм идэж болохгүйгээс гадна хөлдөө мах зах барайл хөшгөлдөг штэ эмхтэй болсод. Тийм тэрийг л гам барина. Бороонд норохгүй, цасанд норохгүй. Бороонд норохгүй. Тэгэл хувцсан дорыг бол зузаалах шаардлагагүй байгаагаар л байж хаад яах ч гоо. Ингээд ялангуяа хүүхдүүдийг зүү тавилж байгаа гэд баглаад байдаг байхгүй зүг. Тэр буруу. Зүгээр л хүүтэн усанд гарын дөрөхгүй бороонд норохгүй байгаагаар нь байлгаж явах хэрэгтэй байхгүй. Зүү чи өөрөө айгүйх ядрааж хөлрөгдөг байхгүй. Тэгэхээр дээрээс нь зузаан хувц өмсөдөд хахаар улам хөлрөөд өшөөд тэр хөлрснөөсөө салхи авж гам алдах тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг хувцсыг зузаалах биш хүүтэн мэдүүлэхгүй хүүтэн усанд гар хөлөнд дуулахгүй бороонд норохгүй байхыг л гам барина гэж байгаа. Зүүнний гам барь. Барай хийсний дараа бас ялгаа байхгүй тийм ялгаа байхгүй гамтай л байх хэвээр. Том хүмүүс ч гэсэн. Том хүмүүс ч гэсэн. Сайхан хөлрөөл дулаацаад ирсэн ингээл гараал нүцэглээл яах юм бол тэр организм чи ямар эсрэг уруулга өнөцтэй. Сайхан бие дулаацаад халаад ирсэн юм чи сайхан дулаахан
байж байгаа тэрийг сайхан тайвшруулчих хэрэгтэй байхгүй тийсээ. Тэгж ижил үрдэн гарна шүү дээ. Та дөрөв D витамины талаар ярьжсэн тийм ээ. Тэгэхээр D витаминыг бид нэр зарим хүмүүс одоо бүр бараг л хоол шиг хэрэглэх гээд байна уу даа гэж би одоо шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ зарим хүмүүсийг анзаарахад тэгж харагдаад байдаг. Энэ хүүхдэд өгж байгаа D витамин өөрөө ууж байгаа D витамин дээр юуг анхаарах вэ? Таны зүгээс юу гэж үздэг вэ? Одоо тэр чин D витамины хэрэглээ. D витамины чи одоо тэр хүний организмд нь ямар хэмжээгээр байна хэмжээг нь гаргаад ирж байгаа шинжилгээгээр янз бүрийн шинжилгээнүүдээр тэгээд тэр чин эмчийн зөвлөгөөнөөр л хэрэглэнэ үхээс өөртөө дур мэдс хэрэглэх юм бол тэр чин хэтрүүлэн хэрэглэвэл ордол юм болно шүү дээ. Хүүхд ч ялгаа байхгүй. Хүүхдэд бол D витамины чин дутагдлалын одоо эмчийн заалтын зааврын дагуу тун хэмжээгээр нь өгөхгүй бол ямарваа нэгэн эмчилгээг бол эмчийн заавраар л өгөхгүй бол дур мэдж хийсэн эмчилгээнүүд чинь дараа нь эмчилгээ биш хор болно шүү дээ. Тэгэхээр зуны уйлралд бол таны хэлсэнчлэн 11 цагт агаар ус нар. Ээлис байна. Халуун ээлс одоо лад туслан дээрээ байшинхаа орд авчиж тавьчих 10-11 цагт чинь тэр чинь халаад ирнэ шүү дээ. Тэгэхээр чин толгой дээр нь малгайгийн тавиал, норгож тавиал тэр халуун ээлсэн дээр байлгана гэдэг чинь жинхэнэ одоо чирэгжиж чинь биеийн тосолчоод. За бид нөгөө усанд оруулах, хажуугаар нь хар цайнд оруулах. За мөн одоо малын одоо шимтгийл юунд ясны шүлэнд оруулах гэд ингээд аргууд байна. Эднэр хоорондоо бас ялгаатай байх та. Ялгаатай шүү дээ тэр чинь. За тэгээ оруулах цаг үйлрэл гэж бас байна уу? Үгүй шүү дээ. Дулаахан байвал өвлийн үйлрэлд гэртээ ч оруулцдаг шүү дээ. Эцэгхүүд бид нэр өвөлтчиг оруулаад дулаахан хөлрөөд гарна. Манай тент ч одоо бидний дээр оруулж байгаа өөрөө бол бид нэр бойлор юм асаагаад маш дулаахан өрөөнд оруулдаг. Тэгээд дулаахан хувцас нөмс гаргаад өрөөнд дотроо одоо салхи хавуулгүй хөлсийн намдаачгаад гадаа гарах мархыг чинь нилээн байж хийж агаарт гарах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй шууд гаргаад нүцгэн гүөх юм бол ямар ч гам алдчих байгаа чинь л тэр. Ер нь энэ совлын газар одоо хүүхдүүдэд дагуулад очиж байгаа эцэг эхчүүд хүүхдийнхаа бас за энэ эмчилгээг бол эмч нар нь тэнд нь хийгээд заагаад өгнө тийм ээ. Эмч нар заагаад сувилч нар нь хийнэ. Тий, сувилч нар нь хийгээд өгнө. Харин эцэг эхчүүд өөрсдөө хажуугаар нь хоол ундын нөхөдөө юун дээр анхаарах вэ? Бид нар ингээ хүүхдээ амрааж байгаа нь ингээд эмчлүүлж байгаа нь ингээд хажуугаар нь баахан чихэр чаваагаа энэ төр юм өгөөд идэг. Би одоо очиж байгаа ингээд өрөөгөр орохоор дүүрэн тор дүүрэн цүнх дүүрэн янз бүрийн их юм авчирдаг байхгүй юу. Тэгээ би бас тэднэр хэлдэг та нар энд дэндүү их юм авчиргаа болоо. Энд чи хангалттай өлсгөргүй юм байдаг. Яг бол бага насны хүүхдүүд ганц нэг хоргоо боо ганц нэг тийм юм байна угс ундаа чихэр жимснээ тэр агаараар эмчлэх гээд хүүхдүүдэд таарсан одоо амтлагчгүй хоньны махаар хийсэн одоо хүүхдүүдийн насанд нь таарсан тийм хоолгож хахад хажуугаар нь тэр амттан тостоо өөхтө чихэртэй мэхэртэй юм өгөөд гидс хүзээг нь муутгадаг хордгонд оруулдаг тийм асуудал зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдэд хэлэхэд бол амралтанд очихдоо зүгээр нэг хоргоо нэг гурилан боо ганц нэг шүүршиг мөшгч гэдэг юм уу тийм юм зэрэг завсар заагаар нь өгвөл тэрээс биш одоо ингээл өглөөний цайнд чинь манайх ч одоо ингээл каш өгн янз авьяастай каш гурвалжин будаатай сүйтэй каш маань нэг каш тэгээд тэнцэнэ зарим өглөөдөө барагтаа нэг өнжөөд ч юм уу өөртөө шинээр борцгоо хийгээд өгн талхмааслаа өгн өндөг чанаад өгн өндөг шараад өгн тэгээ 11 цаг жүүс өгчин нэг цагт 1-2 дугаар хоолоо өгчин салаад малаттайгаа 4 цагт бас цайтай тэгэхээр чи үлсхийн ямар ч юу байхгүй 6 цагаас хоолнд орчин хажуугаар нь илүү дут юм авч очих бол дэми санагддаг шүү дээ тэгээ тэрнээсээ идэж консерв хүртэл авч очиод тэгээд хордлого болсон тохиолдол зөндөө байдаг байхгүй. Амралтанд явахдаа ер нь тийм мэтээ их юм авч авч битээ очисоо л гэж би боддог. Яг ундаа жүүс муу шоколад махлаад ирж чинь замбраагүй юм авчичдаг. Тэрийг бол ерөөсөө хориглох хэрэгтэй байхгүй. Тэгэл амралтынхаа совиллынхаа хоолыг тэнт чинь тэгэл хүүхдэд таарсан машинцсан арай томхон нь бол хүүхдийнхаа борзоор манах тэгээд хүүхдүүдэд амтлагч хийхгүй янз бүрийн махаар хийхгүй. Тэгэл хүүхдүүдэд тохирсон хоолоо өгч. Тэрийг нийдэл илүү дутуу юм мэдүүлэхгүй, илүү дутуу чихэр жимсээ. Яг хөө жимс бол одоо болж байна. Чихэр шоколадаа авч очихгүй. Тэгээ ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд амралтанд явхад юу анхаарах вэ гэхээр эцэгчүүд утсыг өгч явуулах маш буруу байхгүй юу? Одоо утсан донтолт чинь одоо зөндөө хүүхдүүд байна шүү дээ. Тэрнээс чинь шалтгаалаад хүүхдүүд тархины мэдрэлийн одоо тек невроз гэдэг
маш хэцүү өвчин тусч байна. Тэрнээс шалтгаалаад одоо бүр тэр чинь хүндрэхээр одоо нүдэн айнавчин хамраа гэдэг дуургана. Хаалгаа тасна. Тэр чинь одоо ерөөсөө донтцсон хүүхдүүдийн өвчин байхгүй. Дээр үед утас байхгүйд зураг тарсаараа тийм болдог байсан. Гэхдээ ховор байсан. Одоо тийм техникээр невроцтой хүүхдүүд зөндөө болцсон шүү дээ. Тэгэхээр амралт цуглалд явахдаа тэр өсвөр насны хүүхдүүдийн утсыг наадвалт чинь би хилээд очихоор нь би хилдгийн. За ийм учиртай та нар агааргаар тенс тоглол, сакс тоглол, бөмбөг тоглол одоо агаар толгоогоо амраа наад уцаа орхихэр зарим нэмээ өвд өгчдөг, ээжд өгчдөг. Тэгэхээр амралтын цуглалд явж байгаа эцэг эхчүүдэд анхааруулхад өсвөр насны хүүхдүүдийнхаа утсуудыг хэлэхэд тэр хүүхдүүд ойлгодог юм байна лээ шүү. Битгий уцтай нь явуулж байгаарай л гэдэг хэлмээр байна шүү. Маш чухал. Толгойг нь амраагаад агаарт гарах гэж байгаа хүүхдүүд уцтай очихвол дут уцаа шагаагаад сочж байгаа хгүй агаарт гарсан юм байхгүй нэг мохордчиход. Тэр чинь маш муруу агаар гарч чадахгүй болчихж байгаа хгүй. За хэрвээ үнэхээр одоо би ингээд харах нэ хүүхдүүд утас үзснээ яг араас толгоо нь хаалсан бүр нэг тийм ядрангуу нэг юм болцсон харагдаад идэгий. Тийм шүү дээ. Тэгээ ийм хүүхдүүд очлоо гэхэд ямар одоо сувилгаа хийвэл зүгээр гэдэг юм бол одоо 5-аас доош насны хүүхдүүдэд манайх бүх үеийн барианд оруулаад ясны шөл хар цаа нөгөө овёстой шөл далайн давстай ус тэгээд зарим өдөр нь шампунь савнгаар аваад тэгээд тэр чи одоо жирэгжүүлээд толгойг нь амраагаад организм нь амраагаад сэргээгээд өгч штэ. Тэгээд агаартай гар хэзүүлнэ. Гадаа гараад тоглоомын талбай дээр тоглохгүй одоо уул руугаа эцэгхийн дагуулаад тэр дэшээ авирвал том насны хүүхдүүд бол одоо гар сакс байна, волейбол байна, теннис байна. Одоо тэгэхэр зэрэг ямар ч тийм утас авч очих шаардлага байхгүй. Тэгж толгойг нь амрах хэрэгтэй байхгүй. Агаарт гарч ил амраана, толгоогоо амраана, амралтанд ирчээл утас үзээд байх юм бол ямар ч амарсан юм бол. Тэгэл утас үзэж байгаа тэр ядаргаанд орцсон хүүхдүүд зөв хүлрөөл, нойр нь хүрэхгүй. Тэгэл нөгөө сэтгэл санаа нь ингээл хямраал одоо мэдрэлийн одоо зачимтгай тийм янз бүрийн одоо татвах ядууг болдог хөдөлгөөн хөдөлгөөн хийдэг тийм байдаг байхгүй. Тэгэхээр тэр амралт агаарт гарчаад утсаа үзээд суулгахгүй л байхыг эцэгчдүүд анхаарах хэрэгтэй тийм. Тэнд уцтай очсон хүүхдүүдэд хэлээл имээ өвд нь хураалгаад өөрөө ойлгодгийн чи одоо ийм юм байна толгоогоо ингээд амраа гэхээр за гэд өгчдгийг хөрхий. Энэ бол за бас зөвхөн хүүхдүүдэд ярихдаггүй асуудал. Томчууд өөрсдөө маш их утас ширтэж дэлгэцийн хамааралтай болчихсон. Тэрнээсээ шалтгаалдаг юм уу эсвэл өөр зүйлээс шалтгаалдаг юм уу мэдэхгүй. Шүн нойр хөрөхгүй унтхай байчихсан. За тэгээд ингээд шүнжэнгөө хөрөөж агаад дутуу хагас нойртой өглөө босоод өдөржингөө ингээд нэг манарсан тийм ажлын бүтээмж буурсан ийм хандлагатай болчихсон байна. Утасныхаас л олж байгаа байхгүй юу ерөөсөө утаснаас л олж байгаа байхгүй юу. Одоо байг гэхэд хүүхдүүдээ бол 8 цагт оронд нь орвол байг гэхэд 9 цагт одоо бүр одоо гэр бүлийн чи одоо зохицолтолгоо болохгүй байвал бүр хамгийн эцсийн цаг 10 цаг. Ер нь л 9 цагт хүүхдүүдэд унтуулах хэрэгтэй. Өөртөө ч гэсэн 10-11 цагаас хэтэрлгүй утсаа өөртөө үзчихэд хүүхдээ утас битгий үзээ гэдэг ахарч бас сонирн байгаа үстэй. Хүүхдүүд чинь өөрөө тэгвэл яагаад үзээд байгаа ингэж бодож байгаа хүүхдж байгаа. Зарим нь та яхаар үзээд байгаа шиг шилж байгаа хүүхд байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн залуучууд бол өөртөө ингээл утсаа ингэчил хүүхдтэй утсаа ингээд оролдоод байгаа хүн хүүхдүүдийн эцэг их хүүхдүүдэд харилцаа байхгүй болчиход байгаа санагдаад байгаа шүү дээ надад. Тэгэхээр зэрэг хүүхдүүдээ хичээл цэцэрлэгээс ирсний дараа аль болох хүүхдүүдтэйгээ амьд харьцаа үүсгээд яриад шагаа тоглож болж байна. Зураг зурлаж болж байна. Одоо бүгд хоёулаа ийм гоё зургийг гуруулаа зуръя. Одоо тэгээд толгойн сэргийг сайхан цаг нөхцөх юмуд байна штэ. Яагаад шагааны ятлаа морь уралдуулъя. Одоо тэгэд ингийн тэгэхэр чинь өөртөө ч толгой намрын өдөр ажилдаа тэрдсэн улсууд чинь тэгэхгүй тэгэл чөлөө цагаа ээж аав нь уцаа ухаал хүүхдүүд нь ч уцаа яагаад тэгэл хүүхдүүдэд уцаа бойл гэчихэр чинь тэгэл өөртөө тэр хүүхдүүдтэй харилцаа авах болчихдог байхгүй. Тэгэхээр би танаас яагаад энэ асуултыг асуусан гэхээр томч байж жижигч бай. За том хүүхдүүдэд бол та ингээд нөгөө сувилгааг бол хэлж өгсөн тийм мэдрэлийн ядаргаа болж байна гэд томчууд утасны хамааралтай болцсон. Ядарсан байгаа. Гэхдээ одоо би бас ажигладаг аахгүй наадах чинь. Гэхдээ тэр манай амралтанд ингээд агаарт гараад очихоо эцэг эхтүүд харьцангуй гайгүй байдаг санагддаг штэ. Аюу тийм уулаар явъя гэд гараад явна. Алхна.
ер нь утсаа ухаад өрөөндөө суугаад байгаа хүн ховор байдаг байхгүй юу. Агаар тахад тэгэхээр том хүмүүсүүдээ ухамсар арай өөр байхгүй юу. Хүүхдүүд нь уцаа авчил энэ тэнд эзэхээс нуугдаад үзээ суугаад байна угаас томчууд бол харьцан уцаа үзэхгүй штэ. Яг шаардлагатай цагтаа үзээ би томчууд уцаа үзээд ингээд тэр талаасаа шуугаад байна гэж хардггүй штэ. Айгүй итгэвтэй сакс тоглоод гараа одоо зуны үлрэл болсон. Өвүүлч гэсэн тэгээд уул руу алхаад мод ойрхон мод руу орё гэдэг модны хаяанд очиод томчууд чинь хүүхдүүдэд дагалаад юмаа дэвсээд сууж идэг хүмүүсэндээ тэгж амардаг шүү дээ. Одоо дийлэх том усад уцаа үцдэггүй шүү дээ амралтанд очичоод. Тэрийг бол томчуудыг би бол тэрнээсээ салж яах гэж боддоо шүү дээ. Бас л барай энэ төр хийх. Тийм байх. Хэсэг газрын барай хийн. Яха бүх үеийн барайгаа бол төлбөрөө өгөөд хийлгэн. Тэгээд яха физик хэмжлэгийн хийдэн улаан гэрэл мэрэл массажны сандал массажны оролцоор гэсэн аимшаамс гэх мэтчлэн одоо тэгээд даралт нь хэцүү усуд бол давсан зам мам гэсэн эмчилгээнүүд бий л дээ физик эмчилгээний эсрэг засах юм. Үр дүнтэй байх тий. Үр дүнтэй. Тэгэл гол нь агаарт гараал яваал тий. Бүх үеийнхэн барай хийгээл банка тавиулаад массаж сууданд хийжэл улаан гэрэл мэрлэр хөлөөш олж. Тэгээд хүн болгон тэнд очив хүн болгон өө сайхан амарлаа. Өстой сайхан болоо тэгэл сайхан унтаад л нэг хориотдох шүү дээ. Бид нэр ер нь 11 цаг болохоор гэрэл мөрлийн унтаараа гэдэг шаардлага тавиал унталчдаг. Тэгэл өглөө босоод зарим хэсэг шайгүй мод хүүхдээ авал бүр 5 6 цагт дэшээ гараад тэргэндээ төрүүлэг гараа явчихна. Тэгээ том хүүхдээ хоёулахнаа явж байгаа хоёр хөгшөө хүртэл гараа талхаад идэх шүү дээ. Тэгэхээр хөгшчүүл бол тэгэж нас тогтсон дунд насныхан ч гэсэн ер нь утсуудад өрөөндөө нэх байхгүй шүү. Тэнд агаараа ашиглахыг бодож очдог. 3 хоногт нэг агаартай гэсэн бодолтой байдаг юм билээ. Ер нь тэгэл агаарт гар дотор нь битгий бөгөөдэй гэдэг асуудлыг үүсэх бол дундаа л илдэг л дээ. Одоо хамгийн гол нь хүүхдүүдтэй ингээд наран чарахта шар усаар биеийг арчиж болно. Сүүлний тосороо арчиж болно. Тос төрхөлгөө наран чарж болохгүй. Гэхдээ цаг хугацаатай 5-10 минут, ер нь л 5-10 минут бүр няраа хүүхдс нь 2-3 минут. Ганц 2 минутаас дасгах штэ 2-3 сартай хүүхдүүдээ. Ер нь 3 сараас л ер нь гарах тэр шарах мархыг би боддог ш. Тэрнээс дотгошоо бас хямраад идэх штэ ер нь хүүхдүүд. Тэгээ түлэгдэх асуудалтай учраас наранд гарах. Одоо тэгээ том хүүхдүүд бол одоо шорттой нүцгэн гүйжлэх хэрэгтэй байхгүй лагер магар дээр бол тэгэл хөл нүцгэн тэгжиж л одоо чи ирчихэж штэ. Бароонт ч гэр нүцгэн гүгэл ээж идэг хүүхдүүд бол өвлөрөө таниад хүрдэг ш. Хөдөө манай одоо өөртөөхөө хүүхдүүдээр ярихад төвсгөл рүү эмээ өвөө дээр очичоод өвлөрөө тэдний 3 хүүхд таниад хүрдэг штэ. Тэгэл бид нар хаваас очиж тэнд амархад хөл нүцгэн өдөр жингөө нүцгэн л хүрч. Тэгэл орж таргаа уугаал. Таргаа сүгөө ав гэл эмийн загнаа. Таргаа уугаал сүгөө уугаал унтна. Тэгэл гол дээр очиж усанд ороод хөл нүцгэл яваад байна. Тэгэл хүүтэн бороо орж хад нүцгэн яваад идэх хөл нүцгэн бүр шорттой гомортгоо эмээ тас загнаал гар гэл бороонд оруулаад гүлгээд идэх. Тэгээд тэдний хүүхдүүд ер нь ханаа төрдөг юм билээ. Тэгээд ер нь нар ус агаараар чирэгж ин гэдэг чинь л үнэн багхгүй юу ер нь болно. Дахиад асуулт гарлаа. Юу гэхээр одоо ингээд та хөл нүцгэнгүүгээд идэг гэж байна. Гэтэл энэ хотын уур амьсгалд тасалгаанд өссөн хүүхдүүд чинь гадаа гаргаал чухам хөл нүцгөө эсвэл гэртээ хөл нүцгөө яв гэсэн чинь хоол олчихлаа гэж ингээд идэг. Тэгэхээр яах ёстой юм аа? Энэ юун дээр алдаад байна? Одоо тэгш одоо угаасаа нөгөө агаарт гардгуу нялзрал хүүхдүүд гэж байгаа хта. Одоо тийм хүүхдүүд байдаг бол оймштой ядахтай хөл нүцгэл явуулахгүй юу. Тэгээ яхад чинь лагер цусланд гарч байгаа хүүхдүүд чинь хөл дулаахан өдөр ногоо ч халцал байдаг штэ. Эхлээл хүрхэхдээ ингээл өвсөөс ингэж байгаа л тэгэл тэгж байгаа сурчдаг штэ хүүхдүүд. Ер нь багасаа сурчдаг. Тэгэл өлөсөн гүйлгээд ах юм бол тэгэл хүүтэн мойтон хамаагүй тэгэл сурч юм бол тэнцэнэс чинь л одоо чирэгч орж ирнэ штэ. Хүүтэн юм идүүлээд зайдсан юм уу хүүтэн ундаа уулгахаар хоолой нүвдчихлөө гэж яриад идэгий. Гэтэл би өвлөө уйлралд нэг эмчээ яриаг сонсоод энэ чинь нэг тийм хүүтнээс бишээ вирусаас үүдээд хүний хоолой идээлж тэгж хоолой өвддөг юмаа гэсэн. Тэгээ энэ дээр ингээд би бүр толгой иргсэн. Тэр үнэн багхгүй юу? Вирусээс одоо ингээд жишээлбэл хоолой нь өвддөг ээж аваад байна заяа. Тэд нар чи хүүхдээ үнсэл худлаа гэл хил амараад орлоо. Тийм хүмүүсүүдийн хүүхэд дандаа хоолой нь өвддөг болдог байхгүй юу? Тэгэхээр чин халдварлаж байгаа биз? Тийм хоолой нь яаж зарим гисэн өвдөхгүй л өгдөг байхгүй. Тэгэл багаас нь ер нь идэвлэл сургацсан байхад яадагчгүй юм байл шүү дээ. Манайхны хүүхдүүд идэл жоохон наснд долоолгол хэдэн сартаа 6 сартаагаас нь хүртэл битээр долоолгочлээсэн. Тэгэл хоолой нь дандаа өвдөдөд идэх байсан шүү дээ.
Одоо бүр няраа хүүхэд дөнгөж төрлөө. За. Тэр хүүхдүүдийг дөнгөж төрөнгүүт нь харцаанд оруулаад, усанд оруулаад хэлдэг штэ. Тэр нь хэр зөв, хэр давтамжтай оруулах уу? Оруулна. Өдөр болгон ч оруулсан болно. Тэгвэл хүүхдээ ерөөсөө л зүгээр төрөөл няраа байхаас нь эхлээл усанд тэгээд усанд оруулна штэ. Төрөхөд төрөл тарангуут нь карантанд даваачдаг суурьшна халуун билээ усаар. Тэгээд хамаа авах тэр усыг бол ерөөсөө яахгүй штэ. Тэгээд цайнд оруулна. Ясны шүлэг. Массажийг бол бид нэр бол яг нэг ядахтаа 3 сар болж иж хийдгийг. Баг арай тэрнээс бага насны хүүхдүүдэд массаж ганц нэг хийхэд тэр хүүхд бас чочроод байдаг байхгүй юу? 3 сартаагаас массаж хийхэд бол үе дарчдаг байхгүй юу? Хил бүхэн юмараа хийхэд бол ядагч юм бэл. За баярлалаа танд. За баярлалаа студидтэй шин. За ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг энд хүрээд өндөрлөж байна. За өнөөдөр бид зуны уйлралд хүүхдийнхээ дархлааг яаж дэмжих вэ? Юун дээр анхаарах вэ? Энэ талаар ярилцлаа. За манай өнөөдрийн зочин маань жаргалтай гэр бүл амралт совиллын хүүхдийн эмч Сэргээн засах зүү төөнүүрийн эмч тэргүүлэх зэргийн клиникийн профессор Содномын Бямбжов оролцлоо. Танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Та нарын ажилд бас амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. Ад жаргалтай амьдрцгаагаараа. За баярлалаа. Баярлалаа. За ингээд дараагийн подкастаараа эргээд уулзъя. Түр баяртай. За баяртай.